Газрын хол хөрсний хүнээс гарсан гам бол дамтыг чанар болгон шингээсэн тунгалаг сайхан аршаан ус ертөнцөд үнэлэгдэн туул голын орчим комбинатын дэргэд ундарчээ. Эрхтэн мэдрэлийг совлон чадах эрдэмтэй, зүрх судсыг шинтгэн чадах шимтэй, шин мандсан засаг төр дашигтай, шинжлэх ухаанд тус нэмэртэй. Ийм нэгэн тунгалаг аршаан ундарч тийм сайхан шим эрдмийг агуулн чадаад Улаанбаатар хотын урд талд улсын их үйлдвэрийн дэргэд түмний сэтгэлийг баясган мянганы сэтгэлийг засна. Хагас 100 жилийн түүхт оргил аршаан совлил маань 50 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгөжин жавхаажж, цаг үетэйгэн хөл нийлүүлэн хувьсан өөрчлөгдөж, хүн ардаан эдгэн иларшуулах ариун үйлсийн төлөө ажилласаар Монгол Улсын их хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хувьчлагдсан оргил аршаан совлил хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өөрчлөгдөж шинэ зохион байгуулалтанд орон үйл ажиллагаагаан өргөтгөн шинжилж өргөн түмэндээ үйлчилгээгээ үзүүлсээр явна. Оргил аршаан совлил нь өнөөдрийн байдлаар байгалийн аршаан, шавар, физик, уламжлалт болон сэргээн засахын цогц эмчилгээ сувилгааг стандарт өдөрдмжийн дагуу явуулж сэргээн засах уламжлалын 60 гаруй нэр төрлийн эмчилгээ үйлчилгээг хэвтэн эмчтүүлэх хэлбэрээр хийж жилдээ дунджаар 7,000-аас 10,000 хүнд сүүлийн 10 жилийн хугацаанд 70 гаруй мянган хүнд чанартай тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлсэн байна. Оргил аршаан совлилын ажил хичээнгүй хажихгүй сэргээн засах клиникийн тасаг, совлил уламжлалт эмчилгээний тасаг, хоол үйлдвэрлэлийн тасаг гэсэн 7 нэгж сэргээн засах уламжлалт дотор зүрх мэдрэл, онош зүйн нарийн мэрэгжлийн эмч, мэрэгчсэн сувилагч, эмчилгээний хоолны мэрэгчсэн тоогооч нарын бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна. Аршаан ус эмчилгээний шавар ашиглан дорнын болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргуудыг хослуулан эмчилгээ үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж үйл ажиллагаагаан олон улсын чанарын стандартын түвшинд хүргэх бодлого боловсруулан амжилт бүтээл дүүрэн урагшилж яваа билээ. Совлил уламжлалт эмчилгээний тасаг. Совлил уламжлалт эмчилгээний тасаг нь 220 ортой 8 их эмч 14 совилагч, үйлчлэгч, угаагч, шавар бэлтгэгч зэрэг үйлчилгээний 8 ажилтнтайгаар үйл ажиллагаагаан явуулж байна. Тасгийн эрхлэгчээр их эмч удвал ажиллаж байна. Совлил уламжлалт эмчилгээний тасаг нь байгалийн аршааныг дотуур ууж хэрэглэх, аршаанд оруулах, аршаанаар гэдэс цөс угаах, шавар, парафин тосон эмчилгээ, хот пэг, цагирган, өгсөх, даралтад гэсэн 3 төрлийн усан эмчилгээ, энгийн болон цахилгаан зүү, төөнүүр, шивүүр засал, иллэг, бариа засал гэх мэт совлилийн сэргээн засах эмчилгээг хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, мэдрэл, үе мөчний өвчний сэдрээгүй, намжмал болон архаг үед нь хэвдүүлэн эмчлэх совлих хэлбэрээр совлилийн стандартыг баримтлан тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс гадна тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн олон үйлдэлд хас чулуун ор 4 төрөл, өндөр даралтад хүчил төрөгчийн аппарат, баро камер, импра улаан туяаны мини саун, хордлого тайлах детокс хоргуужуулах эмчилгээ, зүү төөнүүр, шивүүр, 3D автомат массаж сандал, бүтэн биеийн иллэг, бариа эмчилгээний кабинетуудыг шинээр тогтчуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Ингэснээр соёлуулагч нарт үзүүлэх эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмж сайжирч сэтгэл ханамж дээшилсээр байна. Нүүрс хүчлийн хийтэй төмөр, цахиур, лити, стронци, цези, манган, цайр агуулсан сул эрдэсчилттэй гидрокарбонат, кальци, магнийн сул хүчиллэг, эсэл дэх төлөвтэй аршааныг уух, аршаанаар гэдэс цэвэрлэх, цөс хөөж угаах, аршаан ван эмчилгээ хийх зэрэг үйлчилгээ нь бусад совлиас ялгарах нэг онцлог юм. Сэргээн засах клиник тасаг. 1984 онд бүгд найрамдах Монгол Ард улсын эрүүлийг хамгаалах яамны 214 тоод тушаалаар оргил аршаан совлилд 40 ортой клиникийн сэргээн засах тасаг байгуулагдсан юм.
Одоо тус тасаг нь ихэмж 3, совилогч 2, хөдөлгөөн, хөдөлмөр ахуй засалж, биеийн тамирын арга зүйч, үйлчлэгч нарын бүрэлдэхүүнтэй 10 ажилтан 85 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэмж инг сайхан тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Сэргээн засах клиник тасаг нь хэвлийн болон эмэгтэйчүүдийн эмгэгийн мэс заслын дараах, зүрх тархины шигдээс харвалтын дараах, тарих нурууны мэс заслын дараах, өвдөг түнхний үе солих зэрэг олон төрлийн хагалгааны дараах совилуулагчдад эрт үеийн сэргээн засах эмчилгээ тусламжийг үзүүлж байна. Сүүлийн үед сэргээн засах эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн өвдөг түнхний үеийг 120-оос 140 градус хүртэл нуглах аппарат 5 төрөл, мөр тохойны үеэр нуглах аппаратууд бүхий кабинет, хөдөлгөөн засал эмчилгээний кабинетийг өргөжүүлэн автомат бэхэлгээд алхуулагч, зогсоогч, гүйлтийн зам, мөрний эргэлтийн дугуй эргометр, гарын автомат атгуулагч, гар хөлний хүндрүүлэгч, булчингийн хүч дэмжих тууз, хөдөлмөр ахуй засал эмчилгээнд жижиг үений хөдөлгөөн сайжруулах аппаратууд, танин мэдхүйн хэрэгслүүд, клиникийн физик эмчилгээнд УВЧ, лазер, тенс, зөөврийн кварц зэргийг байршуулан тогтжуулж, мөн биеийн тамирын арга зүйч эмчилгээний дасгалуудыг 65 инч бүхий дэлгэцээр гарган, дасгалуудыг зөв хийхэд нь туслан зааж, чиглүүлэн сургаж, зөвлөн ажиллаж байна. Сүүлийн 10 жилийн статистикаас нэгтгэн харахад клиник тасагт 22,766 соёлуулагч үйлчлүүлсэн ба сүүлийн 5 жилд үе соёлох мэс заслын дараах 2118, хэвлийн хүндий хоол боловсруулах хэрэгтний мэс заслын дараах 1043, бөөр шээсний зам эмэгтэйчүүдийн мэс заслын дараах 574, тархины цус харвалт шигдээс тарих нурууны эмгэгийн мэс заслын дараах 540 үйлчлүүлэгч эрт үеийн сэргээн засах эмчилгээг хийлгэн сайжирсан байна. Энэ бол оргил аршаан сувлийн үе үеийн хамт олонны үйлчилсэн, эдгэж тэнхрүүлсэн, эрүүл энхийн жаргалан бэлгэлсэн түм хүний төлөөлөл нэгээхэн хэсгийн тоо мэдээ юм. Ийм түүх 10-10-аар албад тасаг бүрээр гарна гэж бодглоор үнэхээр багтам сайхан билээ. Хоол үйлдвэрлэлийн тасаг. Оргил аршаан сувлийн эрхэм чухал албадын нэгээхэн хэсэг нь соёлуулагчдыг эмчилгээ сувилгааны хоол хүнсээр тэтгэн тэнхрүүлж байдаг хоол үйлдвэрлэлийн тасгийнх юм. Тус тасаг нь Монгол улсын зөвлөх инженер 1, тогооч 5, зөөгч 6, заал зохион байгуулагч 1, мах ногоо бэлтгэгч 3, угаагч 2, үйлчлэгч 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, эрүүл мэндийн яам болон хоол үйлдвэрлэлийн холбогдох стандарт, тушаал, журам, шийдвэрийг баримтлан, соёлын эмчилгээний хоолны цэц меню гарган батлуулж, соёлуулагч нарт өдөрт 5 удаагийн давтамжтайгаар хоол цайгаар үйлчилж байна. Эмчилгээний хоолыг тодорхой оншийн бүлгийн дагуу өгөхөөс гадна шаардлагатай соёлуулагчид тусгай меню гарган зөвхөн тухайн хүнд зориулсан хоолоор үйлчилдэг юм. Хоол үйлдвэрлэлийн тасаг нь өнгөрсөн 2023 онд гэхэд 233,117 порц хоолоор соёлуулагчдад үйлчилсэн ба булууны ясны шүл, дөрвөн шимтийн шүл зэрэг тэтгэвчийн эрдэмт хүнс, оргил шин ногооны аж ахуйдаан тарьсан эко хүнсний ногоогоор үйлчилж байгаад соёлуулагч нар талархалтай байна. Орчин үеийн технологийн дагуу газын тоног төхөөрөмж, 24 тавцан бүхий жигнүр, дээжний хөргөгч, хөлдөөгч, нарийн бов хийх төхөөрөмжийг шинээр суйрлуулж, тасгийн гадна фасад дулаалга, дотн тогтчлтыг хийсэн байна. Мөн хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын лавлгаа лабораторийн чанарын шинжилгээ болон ажилчдын эрүүл мэндийн шинжилгээнд байнга хамрагдан хүний төлөө өгсөн чин сэтгэлээр хариуцлагатай нямбай ажиллаж байна. Оргил аршаан сувлал зорин ирсэн хүмүүсийн зөвхөн биеийг эмчилдэг юм бишээ. Хүмүүний эрүүл энх эдгэрлийн суурь болсон сэтгэлийн эрүүл мэндэд маш их анхаарч, соёл олон нийтийн ажлыг тасралтгүй явуулж иржээ. Соёлуулагчид кино, жүжиг, тоглолт үзэн оюунаа тэлж, оройн бүжиг эргэн сэтгэлэн цэнгүүлж, бильярд, теннис тоглон спортоор хичээлж, өөдрөг үзэл, итгэл урмаар өөрийгөө эмчилдэг билээ. Аюурведийн сургаалд эдгэх эм хүмүүний сэтгэлийн дотор бий гэж сургасан байдаг. Манай оргил сувлын эмч нар эрдэмтэн судлаачид үүнийг ихэд чухалчилж 50 жилийн түүхтэй соёлын үйл ажиллагаагаан таслаагүй, орхионгүй билээ. Аршаан минь ундран сар байх нь гарцаагүй.